үндсэн хуулийн цэц юу заадаг вэ гэвэл үндсэн хууль зөрчсөн эсхийг л заана. Өөр юу ч заахгүй. Тэгэхээр тэр дүгнэлт хэсэг буюу үндсэн хуулийг зөрчөөгүй гэж гаргуул зөрчөөгүй л зөрчсөн гэвэл зөрчсөн. За зөрчсөн юм бол яах вэ гэдгийг чинь улсын хурл өөрөө шийдэх байхгүй. Эвүүлэн татлах юм уу юу гэдгийг. Түүнээс биш эвүүлэн татсуугаа гэсэн шийдвэрийг бол яах вэ? Үндсэн хуулийн цэц хязгаарч гаргахгүй байхгүй юу? Ягаад гэвэл үндсэн чиглэл үүрэг нь ерөөсөө альва одоо шийдвэр, хууль, тогтоомж нь үндсэн хуулийг зөрчсөн хэсэг дээр л шийдвэр гаргадаг болохоос биш, дүгнэлт гаргадаг болохоос биш ямар хариуцлага тооцохыг нь бол заадаггүй. Ямар хариуцлага тооцохыг нь дараагийн хуулиуд нь заасан байдаг л. Доктор Ардсан намын бүлэг ээлж цуцаар хуралдаа мэдээлэл гаргасан тийм. Тэгээд зөвхөрлөх гишүүн бас үндсэн хуулийн үзэл санаанд бацсахсан гэдгсэн. Өнөөдөр үеийн бас төрийн байгууллагын чуулганы энэ асуудлыг хилцэхтэр бол Солонгос руу томил дээр явсан гэдэг мэдээлэл. Тийм. Тэгээд яг хуу бүлгийн шийдвэр бол гарсан. Юу гэж гарсан бэ гэвэл үндсэн хуулийн одоо шийдвэр үндсэн хуулиндаа үнэнч байна. Агуулга нь бол өөрөөр хэлбэл үндсэн хуулийн цэцгийн гаргасан хоёр дүгнэлтэн дээр бид бол хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэдэг үг байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Ардсан намын бүлгийн шийдвэр бол ямар ч байсан үндсэн хуулиа дагнаа. Тэр үндсэн хуулийн дээр юу заасан бэ? Дараагийн арга хэмжээ яах ёстой? Тэрийг бол дагна гэсэн юм шийдвэр гарсан ба. Тэгэхээр би ч гэсэн үндсэн хуулийн одоо энэ цэцгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэн энэ Ардсан намынхаа шийдвэрийг дагна. Ардсан намын гишүүний хувьд. Одоо болгонд гишүүн болгонд яг эвүүлэн татаад оронд нь сод билийг оруулж түүгээр нь одоо шатхууны одоо нөөцийг зохиомжоор тэрийг бол би мэдээд явж байгаа гэж ярьж байсан. Та энэ дээр мэдээлэл тэрийг ямар ч мэдээлэл авах. Би бол тэр талаар ямар ч мэдээлэл авах. Эвүүлэн татахгүй ч байж болно шүү дээ. Болон шийдвэр гаргах нь чухал байгаа байхгүй. Хил эзгэл чухал байгаа шүү. Магадгүй олонхороо татахгүйгээ шийдвэр гаргачвал татахгүй. Тийм. Тэгэхээр энэ бол хуулийн дээр бол заавал эргүүлэн татах гэсэн юм байна. Хэрвээ татлаа гэвэл одоо сод билгийн нэр яригдаад байна шүү дээ. Би тэрийг огт мэдэхгүй. Би тэр ардын намыг мэдэхгүй шүү дээ. Ардын нам хинийгээ дэвшүүлээд яахыг бол над бол ерөөсөө ямар ч ойлголт байхгүй. Би тэрийг мэдгээд хэрэгж байхгүй. Тэр тухайн намууд өөрснөө юу зөв гэж үзэхээ шийдэх багт. Болгонд яг дараагаас нь эргүүлэх татаад гишүүнээр нь үлдээх нь зөв гэж зарим гишүүд байр суурь илэрхийлж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ? Би бол яах вэ одоо хэлээлээ л да. Дахин үндсэн хуулийн цэцгийн дүгнэлт юу гэж гарсан. Тэр дүгнэлтээс үүдэж одоо ямар хуулийг бид баримтлах ёстой ингээд харахаар нөгөө дахиад улсын хурлын тухай хуулийн 9-3, 9-4-т хэрвээ улсын хурлын гишүүн үндсэн хууль зөрчвөл эргүүлэн татах хэсэг асуудлыг улсын хурл хэлэлцэн гэж байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас би бол хэлэлцэх ёстой л гэж үзэж байгаа юм. Түүнээс биш эргүүлэн татна шууд гэсэн өгүүлбэр байхгүй шүү дээ. Татах хэсгийг улсын хурл нэгдүгээр төрийн байгуулалтын байнгын хороогоор шийднэ. За тэгээд төрийн байгуулалтын байнгын хороогоор гарсан тэр дүгнэлтэд үндэслэж улсын хурл нууцаар санал хураана гэд цагаан дээр хараад маш тодорхой заасан байгаа байхгүй. Тэгэхээр тэр зүйл залтаа л одоо баримтлах ёстой болов уу гэж би бол харж байгаа. Түүнээс биш төрийн байгуулалтын байнгын хороогоор бол одоо дэд даргаас нь огцруулах эсэх асуудлыг бол хэлцэхгүй хуулиараа. Энэ бол бүлгийн асуудал. Яг гэвэл бүлэг нь өөрөө дэд даргаа сонгож томилж явуулсан. Тэгэхээр бүлэг нь өөрөө дахиад огцруулах хэсэг төр шийдвэрээ гаргаад тэр хүсэлтэд бол харин улсын хурл руу өгөх байгаа. Улсын хурлын тухай хуулийн 14-өр. Тэгээд тэрийг нь авмагц улсын хурл бас шийдвэр гаргана. Дэд даргаас нь огцруулах хэсэг төр. Ийм л хуулийн залтууд байна. Тэр хуулиудаар л бариад явна.